ингээд 3 дугаар ангийн тань эрдмийн их аялал эхэллээ. Миний дүү хамгийн ихэнд монгол хэлээ илүү шамдан үзээрэй. Монгол хэл дээр олон янзын үлгэр домог зурагт номууд уншихыг хичээгээрэй. Дүрслэх урлагийн хичээлийг бас шимтэн сонирхоорой. Мэдээж хичээл бүгд сонирхолтой гоё. Миний дүү 7 дугаар ангийн сурагч боллоо. Өмнөх жилүүдэд үзсэн ирсэн хичээлүүд олон төрлийн надрал зуршил сонирхолтой байсан байхаа. Харин 7 дугаар анги төвшиж орсноор хид хідэн шинэ хичээлийн үүдийг нээж байна. Эрхэм дүү минь, энэ хүн 8 дугаар ангийн сурагч боллоо. Энэ жил өмнөх жилүүдийн хичээлүүд улам гинзгэрч орно. Альва хүн шийдсэн зүйлдээ тууштай байх нь Монгол эс болохыг хэлэх гэсэн юм. Хүнд чадах юмаа амлаж чадахгүй зүйлээ үгүй гэж хэл сурах нь маш том соёл. Хүндэт дүү минь, эмх цэгт бол амжилтын үндэс хэмээх үг бий. Хичээл номдоо шамдах, цаг гаргах, гэрийн даалгавраа цагт нь хийх, ангидаа багшийнхаа зааж буйд анхаарлаа төвлөрүүлэх чадрууд бол чамайг амжилтад хөдөлнө. Бидний өвөг дээдсийн гайхамшигт нэгэн сургуулийг дүү чамд сануулъя. Өндөр уулын хөтөлцөр, өргөн далайн олон зэр, хол хэмээн бүүцхөр, явбал хүрнэ. Хүнд хэмээн бүүцхөр, өргүүл та. За хүүхдүүдээ сайн байцгаана уу? За удахгүй одоо ингээд 1-2 хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. За сайн байцгаана уу. Бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргье. Төвийн бүс буюу Төв Дархан уул Сэлэнг аймгийнхаа 1-12 дугаар ангид орж байгаа сурагчдаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд. За энд өнөөдөр яг 1 дугаар ангиас 12 дугаар ангид орох гэж байгаа хүүхдүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр бид нар ингээд нийтдээ 73,000 захиаг Төв аймаг, Дархан, Сэлэнг гэсэн энэ 3 аймгийнхаа 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүрээ явуулах гэж байна. Тэгээд захиагаа товчгоо танилцуулахад за 1 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл нийтдээ 12 өөр төрлийн захиаг манай Монгол Улсын засгийн газар гэж мэдэх үү? Зүйтэй. Монгол Улсын засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн Цэвэг Дөржийн Туван. За аж, үйлдвэр гэхээр мэдэж байна уу? За тэгээд Эрдэс баялагын яамны сайд байгаа тийм ээ. Эрдэс баялагын сайд байгаа. За тэгээд бид хоёрын зүгээс бас энэ хоёр сангаараа дамжуулаад та бүхэнд ингээд захиа бичиж байгаа. Тэгээд захиа бол маш их онцлогтой. 1-ээс 12 дугаар ангийн бүх хүүхдүүдийн сурах бичгийг судалсан. Тэгээд ямар сурах бичиг дээр ямар өгүүлбэрүүд байгааг хүртэл судлаад та бүхний сэтгэхүй, оюун санаа, бие бэлдэрч зориулсан захиа байгаамаа. Тэгээд захиагаа уншиж үзсэн чи ямар санагдаж байна? Гоё юм уу те? За баярлалаа. За тэгээд ард талд нь болох юм бол та нарт зориулаад үлгэр байгаа. Сонсдог үлгэр байгаа. Энэ QR-аар нь ингээд унших юм бол буцаараа уншуулах юм бол үлгэр байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье хичээлийн шинэ жилээ сайхан ухтаарай. Баярын мэнд хүргье.